Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Чинвантийн 1977 онд төржээ. Тэр дээрээ ах эгчтэй, доороо нэгдүүтэй. Вантийн хөөрхөн том гялалзсан нүдтэй, дуулж бүжиглэх дуртай, сэргэлэн нийтж хүн болгонд амархан таалагддаг охин байжээ. Дунд сургууль байхдаа л тэр сургуулийн мис ангийнхаа хамгийн өөр охин гэгдэг байсан. Ээж нь охиноо нүдний цэцгийн мэт хайрлаж, өдөр бүр телевизээр гялалзч буй алдарт дуу lijваныг хараад манай охиныг дараагийн дуу lijван болговол яасан юм бол гэж хүртэл мөрөөддөг байв. Урлагийн салбарт оруулж од болгохыг хүсдэг байсан бөгөөд тэр үед бүр кино, телевизийн компанид хүртэл ирж шалгаруулалтанд орохыг урьж байжээ. Гэвч хувь зай түүнийг огт өөр зам руу хөтлсөн юм. Чинвантийн 18 настайдаа анхны хайртайгаа гэрэлсэн бөгөөд тэдний хайр яг л хар салхи шиг хурдан бөгөөд хүчтэй өрнжээ. Удалгүй нэг хүүтэй болсон ч тэд тэтэрхий залуу бодлохгүй байсан тул яаран сандран гэрэлсэн байв. 4 жилийн дараа Чинвантийн нөхрөө өөр эмэгтэйтэй болсныг мэдэж энэ мэдээ түүний хайр дурлалд итгэлийг нэг мөсөн нураасан юм. Үүнээс гадна түүнийг гэрээс нь хүн гаргаж хүүгээ авах гэж шүүхэд хандсан ч бүрэн ялагдсан тул өөрийн төрсөн хүүгээж дахиж харах хэрэггүй болжээ. Гай дээр гай гихчээр охиных нь амьдрал ингэж уруудаж байгааг харсаар байсан аав нь гинэж цочирдан зүрх нь хаагдаж удалгүй нас барсан байна. Том эгч том ах дүү нар бүгд аавын үхлийг Чинвантийн тохиж хэрвээ тэр залуудаа тийм дураараа байгаагүй бол аав ингэж эрт явахгүй байсан гэж үзэн олон жилийн турш түүнтэй харилцаа болжээ. Харин ах нь л дүүгээ голлгүй Шимбиотын санжин дах байранд оруулж амьдралсан байна. Ядаж л толгой орогдох газар олцсон тэр. Гэвч дараалсан хүн цохилтууд Вантины сэтгэлийг аль хэдийн ивдсэн байсан бөгөөд тэр нөгөөдөө амиа орлохыг оролдож азар амьд гарсан ч тархин хүнд гэмтсэн тул амьд үлдсэн ч хэвийн хүн байж чадхаа болжээ. Тэр цагаас хойш сэтгцийн байдал нь докторгүй болж өмнөх гялалзсан нүд нь хосорч толгой нь байнга манардаг болсон байна. Биеийн шарх эдгэрч болгоч сэтгцийн шарх хизээж идэхгүй болсон байлаа. Үүний дараахан Чинвантийн буруу замын хүмүүсийн нөлөөнд орж тамхи татаж хар тамхи хэргэлдэг болжээ. Урд нь ус шиг тунгалаг байсан сургуулийн мис охиноос юу ч үлдээгүй. Хөршүүдийн аманд орсон өргөдөлтэй шоолоосон нэг эмэгтэй болон хувирсан байна. Түүний цорын ганц орлого нь ээж нь авдаг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмж сар бүр $3,050 байлаа. Тэр мөнгийг ч ээж нь Чинвантийн 7 хоногт хийдэд хувааж өгдөг байжээ. Хөөрхийн ээж нь охиноо өрөвдөн 7 хоног бүр алс хотын километроос Санжанг руу ирж ах дүү хоёрыг эргэж Чинвантинд $1,450 амжиргааны мөнгийг гар дээр нөгөөд буцдаг байв. Түүн дээрээ нэмж сар бүр өөрийнхөө мөнгнөөс дахин $3,050 өгдөг байсан ч их тамхи татдаг хар тамхинд орсон Чинвантины хувьд энэ мөнгө нь хизээж хүрэлцдэггүй байлаа. Илүү мөнгө олохын тулд тэр өөрийн биеийг худалдахаас өөр аргагүй болж үргэлж нүрээ будаж гудамжаар явж ихэвчлэн таксины шалгууч нарт бие үнэлдэг болсон байна. Хэрвээ тэд буудалд очихыг хүсэхгүй бол шууд ахыхаа амьдардаг гэрт дагуулж ирдэг байв. Шөнжин гэртээ ирэхгүй байх нь түүний хувьд энгийн үзэгдэл болсон байлаа. Түүний ахыг Чинжапу гэдэг байсан бөгөөд хэдүүлээ одоо Бата гэд дуудаа явжээ. Энэ бүхнийг анх Бата нүдэрээ харж дотоо ихэд зэвүүцэн. Түүний өөрийнх нь амьдрал дүүгийнхээс харьцангуй энгийн байсан юм. Тэр 2003 оноос 2007 оны хооронд 5 жил даатгалын компанид ажиллаж онцгой амжилт гаргаагүй ч даатгал хэрхэн олгогддог, мөнгө яаж авдгийг маш сайн ойлгож авсан бөгөөд энэ нь түүний тархинд нэг аюултай бодол суулгажээ. Тэр нь хүний амийг мөнгөөр хэмжиж болдог гэсэн бодол. 2008 онд Бата ресторан нийтийн хоолны салбарт орж Коопо нэртэй өөртөө үйлчлэх хоолны газарт тоогоочоор ажиллаж байсан байна. Тэр мах хэршчих шулах зэрэгт маш сайн гарсан байв. Бараг жил ажилласны дараа өөрийн гэсэн бизнес хийх санаа төрж банш буусны жижиг газар нээсэн ч 2 сарын дараа дампуурсан тул 2011 оны 7 дугаар сард хуучин эзнийхээ нээсэн өөр салбарт буцаж орж ахлах тоогоочоор өргөжлүүлэн ажиллажээ. Бата их мөнгө олдоггүй, амьдрал нь дандаа барьцмуутай байсан. Эхэндээ дүүгөө өрөвдөж гэртээ авчирсан ч дүүгийн зам байдал амьдрал нь түүнийг улам чичгүүртэй байдалд оруулж дүүгөө өөрт нь гай болсон ачаа гэж боддог болжээ. Сар бүр бараг нэг удаа гэртээ орж ирэх үед дүү нь хүнтэй хамт байж тарах эсвэл шүн дунд дүүгээ хайж гадагш гарах шаардлагатай болдог байсан тул ах дүү хоёрын хооронд байнга хэрүүл маргаан гарна. Батын доторх хорсол өдрөөс өдөрт нэмэгцээр байв. 2012 онд Бат 35 настай байхдаа хамт ажилладаг хүмүүсийн зуучлаар Пужамужийн бүсгүүдэд танилцжээ.
Бүсгүйн тал 260,050 долларын сүү тавих мөнгө нэгсэн бөгөөд Бат өөрөө ердөө 50,000 доллар зөвлүүлж чадсан тул үлдсэн 210,000 долларыг банкнаас зээл авсан байна. 2012 оны 5 дугаар сарын 29-нд тэр энэ мөнгөө бариад Пужан руу очин хурмаа хийжээ. Аз жаргалтай гэр бүл сайхан амьдрал нүдний өмнө харагдаж байсан ч энэ бүхний цаана нэг аимшигтай асуудал нуугдаж байв. Удахгүй ирэх шинэ эхнэр нь сэтгцийн асуудалтай биеийн үлдэг дүүтэй нүүр тулах болно. Үүнээс болж ирээдүйд зайшгүй гэр бүлийн том маргаа үүснэ гэдгийг Батаа маш сайн мэдэж байлаа. Энэ асуудал түүний толгойн өвчин болж яахааргаа олж ядсан байтал гинэт нэг аимшигтай санаа төржээ. Өмнө нь даатгалын компанид ажиллаж байсан туршлагаа ашиглаад төрсөн дүүгийнхээ амиар даатгалын мөнгө олохоор шийдсэн байна. 2011 оны 4-р сараас 2012 оны 11-р сар хүртэл Батаа дүүдээ нийт 5 удаагийн амь насын даатгал хийлгэсэн бөгөөд ашиг хүртэгчээр дандаа өөрийнхөө нэрийг бичүүлжээ. 3 даатгал нь шимтгэл төлөөгөөс хүчингүй болсон ч 2 даатгал хിവэр үлдсэн бөгөөд нийлээд хэдэн зуун мянган бүр сая төгрөг хэмжээний 50 долларын үнэлгээтэй байв. Үүнээс хойш Батаа дүүгээ мөнгө болох боломж гарч ирэхийг хүлээж эхэлсэн. 2012 оны 12 дугаар сард Батаагийн шинэхэн эхнэр энэ сарын сүүлээр 50 тэрэх гэж байсан бөгөөд гэр бүл нэмэгдгийн ирээр зардал улам өснө. Харин тэр өөрөө ресторан тогооч хийж олдог цалингаа зээлийн үд өгөөд бараг юу ч үлддэггүй байлаа. Үүн дээр нэмээд дүүдэнд хийлгсэн 2 даатгалын шимтгэл төлөх хугацаа ойртож байв. Нэг нь 2013 оны 20 дугаар сарын 16-нд дуусах байсан ч даатгалын компани 1 сарын нэмэлт хугацаа өгч 3 дугаар сарын 18-наас өмнө заавал төлөх шаардлагатай болсон. Нөгөө нь 3 сая 50 долларын үнэлгээтэй Гота компани даатгал бөгөөд 3 дугаар сарын 30-наас өмнө шингэлээ төлөхгүй бол хүчингүй болох байв. Батаагийн гарт ийм их мөнгө байгаагүй цаг хугацаа түүнд хамгийн том дайсан болжээ. Хэрвээ даатгал хүчингүй болохоос өмнө дүүн санамсаргүй байдлаар нас барахгүй бол өмнө нь нээсэн бүх зардал нь салхинд дээсэх байлаа. Дээрээс нь удахгүй ихнэр нь ирнэ. Гэтэл төрсөн дүү нүрээ будаад гудамжин зогсож элдв янзын ирчүүдийг гэртээ дагуулж ирээд байвал шинэ эхнэрийнхээ нүрийг яаж харах вэ? Энэ тухай бодох тусам Батаагийн уур нь хүрч ерөөсөө л энэ дүүгээсээ нэг мөсөн салах хэрэгтэй юм байна гэж шийджээ. 2012 оны 12 дугаар сарын 9-ний өглөө 6 цаг өнгөрч байхад Батаа унтаж байтал утас дуугарч эцэст нь дүү нуцаа авсан байна. Батаа яриагийн сайн сонсоогүй ч дүүгийнхээ хувцс өмсөх чимээ хаалгаа онгойлгоод гарч байгаа дууг сонсчээ. Энэ нь бас л нэг хуучин үйлчлүүлэгч өглөө эрт дуудсан хэл байсан тул Батын дотор уур, жигшил, ичхүүр зэрэг мэдрэмж нэгэн зэрэг буцалжээ. Өглөөний 8 цагийн үед Чинвантын буцаж ирэхэд Бат тэсэлгүй өрөөнөөсөө гарч ирээд дүүгээ хараан цөхөж эхэлсэн. Харин Чинвантын толгоогоо удаалгаад ганц ч үг дуугараагүй бөгөөд түүний дуугүй байдал нь Батын нүдэнд эсэргүүцэл мэт харагдаж уурыг нь бүрч асаажээ. Үдээс хойш 2 цагт ээж нь Келонотоос ирж ах トゥ хоёрыг иргсэн байна. Бат өглөө болсон явдлыг ээжийнхээ өмнө дахин ярьж ээж нь охиноо зэмлэж хүүгээ тайвшруулахаас өөр аргагүй боллоо. 3 цагийн үед ээж нь Чинвантынд 1450 долларын амжиргааны мөнгийг өгөөд яран Келон руу буцжээ. Бат ээжигээ явсны дараа ойрын хэдэн өдөр эргэж ирэхгүйг нь мэдэж байсан бөгөөд энэ нь түүнд гэмт хэрэг үлдэх төгс боломж болж өгсөн байна. Ээж нь хаалгаар гараад удаагүй байхад Бат өөрийн төрсөн дүү Чинвантыныг гараараа баймулж алжээ. Гэвч алах нь энэ аимшиг төлөлгөөний дөнгөж эхлэл байлаа. Дараагийн хамгийн том асуудал нь цогцыг яаж бүрэн мөсөн алга болох вэ гэдэг байв. Энэ үед Бат тогоочийн ур чадвараар угаалгын өрөөндөө цогцыг хэсэг хэсгээр нь салгах ажлыг хийжээ. Шүүх хэмнэлийнхэн дүгнэхдээ Чинвантын нас барснаас хойш 30 минут ч болоогүй байхад зүрх нь бүрэн зогсоогүй байх үед салгаж эхэлсэн гэж үзсэн байна. Уул мөр үлдээхгүй тул Бат гэртээ удаан хугацаанд ашиглаагүй байсан анхны машин гаргаж ирсэн нь өмнө нь банш буусны газар ажиллаж байхдаа үлдсэн хэрэгсэл байжээ. Ингэж тэр зогцыг устгах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Дараагийн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өглөөний 10 цагийн үед тэдний байрны доод давхарт амьдардаг хөрш эмэгтэй гэртээ амарч байтал дээрээс нь тасралтгүй юр бусын машин ажиллаж байгаа мэт дуу сонсогдож эхэлжээ. Тэр орноосоо босоод ариун цэврийн өрөө ороод аимшигтай дүр зурагтай тулгарсан байна. Ариун цэврийн өрөөний шалан дээр нь 2-3 см зузаан бохор ус тогтож дотор нь түүхийн махны эсгүүд хөвж байх нь тэр. Хөрш эмэгтэй үүнийг
ердийн нэг бүглэрэл гэж андуураад цэвэрлэх гэтэл нүхнээс нь цустай махны тасархаанууд тасралтгүй цухууж байдал бүш дордов. Тэр нь яг л нэдэлсэн гахаан дотор эргэтэн шиг аимшигтай харагдаж байлаа. Байшин нь хуучин барилга бөгөөд 20 дугаар давхраас дээш хайлууд бүгд нэг гол бохирын шугам ашигладаг. Дээрээс тасралтгүй машин дуугарч байгааг бодоход 3 дугаар давхрын Батын л асуудал байгааг шүд ойлгожээ. Тэр уурлан 3 давхарт гарч хаалгыг нь удаан тогссон ч дотроос нь ямар ч хариу алга. Аргагүйдээ буцаад доош орж бохирын устаа ноцлолцоор байлаа. Уудалгүй бүр ванны ус зайлуулах хоолоогоорч бохир ус орж иж эхэлсэн тул хөрш эмэгтэй дахин 3 давхарт гарч хаалганы цаанаас танаа хүнтэй байгааг би мэдэж байна. Одоо зогсохгүй бол би цагдаа дуудныг шашгиржээ. 20-30 минутын дараа эцэст нь хаалга онгоож Бат гарч ирсэн бөгөөд хөрш эмэгтэй түүнийг харангуудаа хараад загинсан ч Бат огт буруугүй мэт ашиглаж 4 эсвэл 5 дугаар давхрын байрных байж магадгүй гэж хэлээд бүр тусалж цэвэрлж өгье гэж санал болгожээ. Тэр нэг том гэлгууруу тавчирч хөрш эмэгтэй аль хэдийн цэвэрлэж цуглуулсан хэсэг махны тасархааг ууданд хийж аваад дээш авч явсан байна. Үлдсэн эсхийг хөрш эмэгтэй уурлаад шууд суулдурлаа асгасан байна. Аз болоход хөрш эмэгтэй өрөөний амтрагч нь тухайн өдөр ажилласаа 2 шил хүчтэй цэвэрлэгээний бодис авчирч өгсөн тул ариун цэврийн өрөөг бүрэн цэвэрлэж чаджээ. Харин түүний компани цэвэрлэгээний бодис авсан бүртгэлийн дэвтэр 12 дугаар сарын 10-ны өдөр гэж тодорхой бичигдсэн байсан нь хожим цагдаа нарын хувьд цогцыг задлан устгасан цагийг тогтоох маш чухал баримт болсон байна. Энэ бүхнийг хийсний дараа Бат гинэт л санаа зовж байгаа ахын дүрд орж эхэлжээ. 12 дугаар сарын 12-ны орой 9 цаг 31 минутад тэр ээж рүүгээ залгаж сүүлийн 2 шөнө дүүн гэртээ ирсэнгүү гэж бага зэрэг ууртай бас жаахан санаа зовсон өнгөөр хэлсэн байна. Ээж нь өөрөө ирж хайсан ч олдоогүй тул Бат 12 дугаар сарын 17-нд ээжигээ датуун цагдаагийн хэсэгт очиж алга болсон тухай мэдүүлэг өг гэж ятгажээ. Ингээд удалгүй Бат Пужаан мужаас шинэхий эхнэрээ авчирч Санжанг дахь гэртээ оруулсан байна. Эхнэр нь энэ гэрт орж ирсэн цагаасаа эхлээд л энд нэг л сонин тухгүй уур амьсгал байгааг мэдэрчээ. Хамгийн түрүүнд тэр хизээж Чинвантыг нэг харж байгаагүй тул танаа дүү хаана байна гэж асуухад Бат алга болсон гэж товчхон хариулсан бөгөөд эхнэр нь цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлэхэд Бат дургуутсан битгий оролц гэж хэлсэн байна. Гэр дотор байнга үйл ялаг муухай үнэр ханхалж эхнэр нь хитэн ч удаа их цэвэрлэгээ хийсэн ч тэр үнэр арилахгүй байсан бөгөөд нөхөр нь үүнийг доод давхрын хоолны газрын ёсны үнрээс болж байна гэж тайлбарладаг байв. Гэвч эхнэр нь зүүн савингоор бол энэ үнэр яг л гэр дотроос гарч байгаа мэт санагддаг байжээ. Хамгийн сонин нь нөхрийнх нь хуучин хөргөчөнд хандах хандлага байв. Тэр эхнэртэй хөргөчний доод хэсгийг хизээж бүү онгойлго гэж дахин сануулдаг байсан бөгөөд эхнэр нь дотроо гайхсан ч гэрлээд удаагүй байсан тул олон юм асууж зүрхлээгүй. Ингэснээр тэд бараг 1 сар ийм төвшүүртэй байдал хамт амьдарчээ. 2013 оны 1 сарын сүүлчээр нэг өдөр Бат агуулгын өрөөнөөс махны машин чирж гаргаж ирэхийг эхнэр нь харсан бөгөөд гадна тал нь баг зэрэг зэвэрсэн ч дотор талын эдэн анги нь цоошин юм шиг цэвэрхэн гэлэлцэж байсныг анзаарсан байна. Бат том хар гэлгар утанд махны машинаа хийж энэ хог хаягдл их зай эзэлж байна. Зарж жаахан мөнгө олъё гэж хэлэхэд эхнэр нь нөхрөө үнэхээр мөнгөгүй болоод аргаа барж байна даа гэж бодоод чи тийм их мөнгөөр дутаа юу гэж асуусан ч цааш нь нэг их юм бодолгүй орхичихжээ. Дараа нь Бат махны машинаа $1250 зарсан гэж хэлсэн. Харин даатгалын шимтгэл төлөх эцсийн хугацаа өдөр ирэх тусам ойртож Бат улан мэг сандарч эхэлсэн байна. Гэвч аз таарсан мэт 2013 оны 3 дугаар сарын ихээр нэг алтан боломж гарч ирсэн нь эхнэр нь төрлөх нутаг Пужаанда оршуулгын ажилтай болж төр буцах шаардлагатай болсон байв. Эхнэр нь яваад өгмөгц Бат төлөвлөсөн сүүлчийн алхам ахиулсан бөгөөд бараг 3 сар хөлдөөсөн байсан дүүгийнхаа толгойг хөргөчнөөс гаргаж өмхийрч мутгаад сэргийлж их хэмжээний давсаар даршилжээ. Тэр бас боож баглах ажиллагааг маш нямбай хийж эцэст нь нэг цагаан цас хийж зориуд мөрөөлгөж Санжанг Чинвантын гэж бичсэн байна. Дараа нь тэр хаана хаях вэ гэж бодож байгаад Жае хотыг сонгожээ. Залуудаа тэнд цэрэгт байсан тул газрын байршлыг маш сайн мэддэг байсан бөгөөд хаях гэж байгаа нийтийн жарлал нь тухайн үед байсан цэргийн ангитай ойролцоогоор 30 гаруй километрийн зайтай байв. Тэр гэрээсээ 250 км-ийн цаана хайвал хинч намайг сэтгүүлэхгүй гэж боджээ.
2013 оны 3 дугаар сарын 13-ны өглөөний 4 цаг 30 минутын үед Бат Заарал өнгийн мотоциклийн малгай өмсөж баруун гартаа хар гэлгуурууд барьсан байдалтайгаар байрныхаа гудамжны ялсны камерт бичигдсэн байна. Тэрээр гэмт хэргээ өөрийнхөө биш харин ээжийнхээ нэр дээрх цагаан мотоциклийг ашиглахаар шийджээ. Энэ нь мэдээж хэрэгээс мултрах гэсэн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байв. Тэгээд нөгөө хүнд хар удаа зүйлээ мотоциклийнхаа хөлийн гишгүүр дээр тавиад шөнө дунд замд гарсан байна. Бат мөрдлөгөөс зайлсхийхдээ маш нарийн төлөвлөсөн байв. Хот даяар камер байдаг тул хувцас солих жүжиг зохион байгуулсан байна. Өглөөний 4 цаг 33 минутад камерт анх бичигдэхдээ шар урт танцуутай цамц бараа өмдөмсөж бүрэндөө бараан цүг үрж хөлдөө цагаан углааштай байв. Гэвч 10 минут хүрэх хугацааны дараа Жүншийн замын 4-р хэсгээс цааш явхад камерт гинэт алга болж хэдэн минутын дараа ойролцоох өөр камер дээр дахин гарч ирэхдээ мотоциклийн малгай өмсөж мотоциклийн хэвээрээ байсан ч хувцас сольсон байжээ. Шар цамцанд бараан хүрэн болж углааш нь пүүц болж бүрний цүнх нь өөргөж болсон байв. Өглөөний 4 цаг 56 минутад Тайбэй вокзалын ойролцоох Тайян зам дээр мотоциклээ орхиж мотоциклийн малгайгаа тайлахад толгой дээр нь урьдчилан бэлтгэсэн хар буржгар хиймэл ус байсныг харж болно. 5 цаг 4 минут тэр цагаан гэлгуурууд байрсаар хар буржгар хиймэл устэйгээр Тайбэй вокзал руу орж урсдаг шатаар дээш гарахдаа маск нарны шил зүүж нүрээ бүрэн халахалжээ. Тэр үедээ саарл гүрдэг цэнхэр джинс өмдөмсөж өөргөвж өрсөн энгийн нэг хол замд яваа зорчих шиг харагдаж байв. Ингээд өмнө зүг рүү явах галт тэрхэн суусан байна. Өглөөний 9 цаг 57 минутад тэр Жаи хотын галт тэрэгний буудлын дээр гэрээсээ 250 км-ийн зайд очиж гартаа цагаан гэлгуурууд барьсан хэвээр буужээ. Буудлаас гараад шууд такси бариагүй эхлээд 20 гаруй минут алхаж байгаад замын уулзуурт такси барьж хэдэн километр явсны дараа супермаркетын дэргэд буугаад дахин 20 минут алхаж дараа нэгэн машинд сууж хэсэг явсны дараа буугаад эцэст нь төмөр замын гарц жижиг гудамж гараад 10 минут орчим алхажээ. Өглөөний 10 цаг 52 минутад ийм олон чад дамжлага тойруу замын дараа тэр Шаншу сүмийн гадаах камерт бичигдэж тэндээс шууд хэрэгтэй 0 руу орсон байна. 5 минутын дараа дахин камерт харагдахдаа гартаа байсан цагаан гэлгуурууд нь аль хэдийн алга болсон байв. Үүний дараа Бат үдээс хойш 11 цаг 45 минутад Жаи автобусны буудалд очиж умар зүг рүү буцах тасалбар авсан байна. Буцах замдаа ч муу адил маш болгоомжтой байсан бөгөөд үдээс хойш 3 цаг 32 минутад Шинжүү өртөөн дээр бууж гарч явах гэж байгаа дүр үзүүлээд хэсэг хугацааны дараа дахин буцаж орсон нь мөрдөлтийг бүлэглэх зорилготой байжээ. Оройн 7 цаг 54 минутад тэр эцэст нь Тайбэй вокзалд буцаж ирсэн ч шууд гэртээ харсангүй. Газар дээр худалдааны гудамжаар дамжин Шинжаан плазагийн 0-д орж дахин хувцас сольж хүүрдэг хиймэл ус, спорт гутал, малгай, маск, нарны шил, үүргэвчээ бүгдийг нь хогны савнд хийж хайжээ. Ингээд анхны шар урт ганцуудаа цамц цагаан углааш хар цүнхтэй төрхөндөө буцаж орсон байна. Оройн 8 цаг 15 минутад Тайян зам дээр орхисон мотоциклээ авч дахин явсаар 8 цаг 31 минутад байрныхаа гудамжинд камер тод бичигджээ. Тэр үедээ санамсаргүй мэд толгоогоо өргөж камер руу харсан хожим эхнэр нь түүнийг таних гол нотлогоо болсон байна. Гэртээ орохын өмнө тэр замын хажуугийн лангуун дээрээс жижиг зуушь авч ажлаасаа дөнгөж тарсан мэт дүр хэсгэн байр руу оржээ. Ингэснээр 250 км-ийн зайг дамжиж 16 цаг үргэлжилсэн цогц саях ажиллагаа түүний болоор төгс дуулсан байна. Бат өөрийгөө бүхнийг төгсгийсэн хинч мэдгүй гэж бодож байлаа. Түүний үлдээс нь цахим мөр бүр хожим нь бүгд нотлох байрамд болсон. Одоо төлөвлөгөөнөөс ганцхан зүйл дутуу байв. Тэр нь цагдаа нар цогц байгаа газрыг мэдэгдэх. Тиймээс 3 дугаар сарын 14-ний өдөр толгой айснаас хойш маргааш нь Бат нэгэн нэргүй загтал бичиж шуудангаар явуулжээ. Загтлаарээ тэр дүүгийнхээ нэрийг зориуд буруу бичсэн бөгөөд мөн эмэгтэй гэсэн ханзыг эрэгтэй гэсэн ханзаар сольж бичсэн байна. Ингэснээрээ өөрийгөө талигаачтай ойр хүн биш мэт харагдуулахыг зоржээ. 3 дугаар сарын 15-ны үдээс хойш Татуун цагдаагийн хэсэг загтлыг хүлээ авч тэр оройн Жаи хотын цагдаа нар загтал заасан 0-оос нотлох баримтыг олж ДНХ шинжилгээгээр цогцос Чинвантиных болохыг баталсан байна. Үүний дараа цагдаа нар Татууны хэсэгт ирээд санаа зовсон ах болж үжиглэн байцаал өгч байсан Батыг шууд гол шигтээр зарлаж
Чаи хотын цагдаагийн газар руу авч явжээ. Байцаалтын үеэр Бат үнэхээр тайван хിവэр байсан бөгөөд өөрийгөө дүүгээ алсан гэдгийг хатуу үгүйсгэж гарч ирсэн бүх нотлох баримтыг нэг бүрчлэн ницааж байв. Камерын бичлэгийн тухай тэр хүн зүгээр л надтай адилхан харагдсан. Мотоциклийн малгай, мотоцикл адилхан байх нь энгийн зүйл гэж зүтгэсэн бол 13-ны өдөр өдөржин гэртээ байж дэлгүүр орж гэрээ цэвэрлсэн огт гадагшаа гараагүй гэж мэдүүлжээ. Даатгалын асуудал дээр дүү маань өөрөө даатгал хэлхийг хүссэн. Би өмнө даатгалын ажил хийж байсан болохоор зүгээр л тусалсан гэж тайлбарласан бөгөөд даатгалын компани ажилтнууд гэрээ байгуулах үед Чинвантин байж сэтгцийн хувьд хэвийн мэд харагдсан гэж мэдүүлсэн байна. Харин цогц устгасан асуудлын хувьд цагдаа нарын эхний нэгжлэгээр Батын гэрээс цус махны үлдэгдэл огт олдоогүй тул тэр өөртөө улам итгэлтэй болсон байна. Бат өөрийгөө хизээж баригдахгүй гэж итгэж байсан ч гинэтгэн хоёр чухал гэрч гарч ирснээр түүний бүх баг нь хууларч жинхэнэ дүр төрх нь ишлэгцэн. Эхний чухал гэрч нь түүний эхнэр байв. 2013 оны 4-р сарын 11-нд цагдаа нараас дуудлага авч тэр Пужанаас Тайван руу буцаж иржээ. Тэр гэртээ харсан бүх сонин зичгтэй зүйлсийг нэг бүрчлэн ярьсан байна. Байн гарилахгүй муухай үнэр, нөхөр нь хизээж хүрхийг зөвшөөрдөггүй хөргөчний доод хэсэг, мөн огтхонч хуучин юм шиг харагддаггүй атлаа гинэт зарсан махны машин. Хоёр дахь чухал гэрч нь доод давхрын хөр шимэгтэй болон түүний өрөөний амтрагч байв. Тэд 12 дугаар сарын 10-ны өдөр бохрын олооноос гарч ирсэн мах шиг цустай эсгүүдийн тухай мөн дээрээс тасралтгүй сонсогдсон машины дуу мөн Бат өөрөө орж ирж зарим махны эсгүүдийг ууданд хийж авч яваад дээшээ авч явсан талаар маш тодорхой тайлбарласан байна. Эдгээр мэдүүлгүүдийг сонсоод цагдаа нар Батыг цогцыг махны машинаар жижигсэн байж болзошгүй гэдгийг ойлгосон байна. 2013 оны 6 дугаар сард Шинбэ хотын цагдаа нар 3 тусгай бэлтгэгдсэн цус илрүүлэгч нохой авчирч Батын байранд 4 дахь удаага хамгийн наривчлсан нэглэл хийжээ. Хүний нүдэнд харагдахгүй бичил улмар дээр ноход дохио өгч цагдаа нар агуулгын болонд нуугдсан нэг хутга, нэг тоогоо Чинвантины унтлагын өрөөний хувцсны шүүгээний доор мөн шалны завсраас нийт 8 газараас маш бага хэмжээний цусны урвал илрүүлсэн байна. ДНХ шинжилгээгээр эдгээр цус нь бүгд Чинвантиных болох нь батлагдсан бөгөөд олдсон утганы хэмжээ нь хүзүүн дээрх зүсэгдсэн мөрөдөд таарч байжээ. Үүнээс гадна техникийн баг камерт бичигдсэн цагаан мотоциклийн усын дугаарыг тогтоож уг тээврийн хэрэгсэл нь Батын ээжийн нэрээр бүртгэлтэй болохыг баталсан байна. Эдгээр баримтууд нийлээд бараг ницаашгүй нотлохоо болсон ч Бат шүүхтэр хүртэл гин бурууга хүлээхээс татгалзаар байлаа. Тэр бүр шүүх хурал эхлэхийн өмнө ээжтэй нууцаар тагтал бичиж камерын бичлэг дээр хүн би биш гэж хэлээрэй. Тэгэхгүй бол намайг цаазаар авна гэж заавар өгсөн байв. Ээж нь магадгүй сүүлчийн удаа хүүгээ аврах гэсэндээ 2014 оны 1-р сарын 24-нд шүүхэд мэдүүлэг өгөхдөө би камерт гарч байгаа хүнийг танихгүй байна гэж үйлэн хэлжээ. Гэвч цагдаа нар Батын ээжтэй бичсэн захидлыг олж авсан. Үүн дээр нэмээд эхнэр нь камерт толгоогоо өргөж хараад зогсож байгаа хүн бол яахын аргагүй Бат мөн гэдгийг шүүхтэр баттайгаар мэдүүлжээ. Шүүх эцэст нь Бат дүүгээ их хэмжээний даатгалын мөнгө авахын тулд урьдчилан төлөвлөж алсан гэж үзсэн боловч өмнө нь ял шийтгэлгүй байсан. Мөн ээж нь би айлтын нэг охиноо алдсан. Дахиж хүүгээ алдахыг хүсэхгүй байна гэж уйлан гуйсан зэргийг харгалзан түүнд бүх насаар нь орхиол оноожээ. Бат дав заалсан ч 2015 оны 4-р сарын 30-нд Тайваны дээд шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож анган шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр Тайваныг давслахсан дарчилсан толгойн гэрийг албан ёсоор хаагдсан юм. Хэрэг ил басны дараа зарим хөршүүд сэтгүүлчдэд хэлэхдээ Чинвантинд амьд байхдаа нууцаар ах маань өөрөө хард амиг хэргэлдэг бас намайг түүнтэй бэлгийн харьцанд орохыг шаарддаг. Эсэргүүцүүл хоол өгөхгүй, тамхиж өгөхгүй, орхидог байсан гэж ярьж байсан гэх бөгөөд эхнэр нь ч бас цагдаа нарт Бат намайг 2 даатгал хамруулах гэж яаруулсан гэж мэдүүлжээ. Эдгээр нь бүрэн нотлогдоогүй ч Батын дүр төрхийг улам аимшигтай болгож орхисон байна. Харин толгой олдсон тэр нийтийн 0 орчимд дараа нь элдв сүнс өдрийн тухай яриа тархаж хүмүүсийн айцыг намжаахын тулд ууг барилгыг нурааж дахин барьсан гэдэг. Энэ түүх бидэнд нэг зүйлийг сануулдаг. Цэвэр ачиг сонирхлын өмнө зарим хүний хувьд төрөл саданч үн зэнгүй болж чаддаг юм. За ингээ өнөөдрийн эргийг энэ дүргээ дуусгая. Дараагийн дугаараар уулзцгаая.